За ингээд дөрөв хүн оруулаад ирсэн байна. За та бүхэн маань нэлээд хариуцлах та ажил гэдгийг ойлгож байна уу юу гэдэг талаар бас ганц нэг асуулт асууя. За уул нь бол хуулийн зөв заалтаараа бол энэ ч одоо 6 хүн оруулж ирэх юм байна шүү дээ. Тэгээ 6 хүн гэдгийг биелүүлээгүй л байна. Энэ ажлын хэсэг. Тэгээ олонхын санал аваагүйгээд энэ тохиргоо байдаг, тохиргоо явсан байна гэж сайн зэрэг гүшүүн хэлж байна. Тэр тохиргооныгаа дагуу явсан юм шиг л ингээл ороод ирсэн байж гэсэн үг цохолжуулаад ийм байна. Тэгээ та нар бүгдөө сайн хүмүүс бах уу? Би та нарыг бүгдийг мэдэхгүй танихгүй юм байна. За гэхдээ зарим нэг нь бол одоо таньдаг л гэж байна. Тэр янз бүрийн тэр яамааманд ажиллаж байсан хүмүүс бидний бүгдийг таньдаг юм бас их л дарга нартай ойр усууд байх шиг байна. Тэ. За тэгээд ажлын хэсгийн ахлагч маань бас буруу зөрүү юм яриад байх шиг байна. Анх бол одоо юу яасан шүү дээ. Та одоо энэ ажлын хэсэг байгуулж байхад таны хил амд их ороод байна. Тэр оюу толгой молгоотой холбогдоод гэр бүл фермер өөрөө чинь нөхөр бүрийн нэр яваад байна. Эн чинь бас одоо дараа нь одоо энэ шалгаруулж байгаа ажил божил энэ юм чинь болохгүй болох юм биш үү гэдэг юмыг би анхааруулж ирсэн юм. Бас хэд хэдэн удаа сонгогдсон гишүүний үед. Тэгээ хууль зүйн байнгын хороо таал нэг юмыг шудраг явуулчих байх. Зөв явуулчих байх. Энэ шүүхийн ерөнхий зөвлөл шүүх бол бид нар одоо аягүй шүүмжлэлтэй тулаад байна гэд над өөрөөсөө санал тавьж ирсэн. Тийм л юм болсон шүү. Тэгэд сонин яриад байхын тэр оюутлогын төрийн өмчтөл компани шүү дээ. 34%-тай. Ийм юм болж ирсэн шүү. Би бас тэрийг хэлчихэн зөв гэж бодож. Ер нь дугуй ингээ яваад тахаар нэг буруу зөрүү юмнуудаа нэг те дандаа л ийм байх хэрэгтэй юм шиг ингэж явуулж явах хэрэгтэй юм шиг ингэж яриад байна. Ингэж болохгүй л дээ. За 2-3 асуулт байна. За нэгдүгээр энэ хууль зөрчөөд ороод ирсэн байна. 6 хүн орж ирэх ёстойгоос 4 хүн ороод ирсэн байна. Ингээд хамгийн наадлын заалтаараа одоо энэ чинь хэцүү болж байна. Тэгээ хууль зүйн байнгын хорооны гишүүдийн бүрэн их улсын их хурлын чуулганы бүрэн ихийг хүндэтгээгүй байна. Энд бол ямар ч сонголт алга. Энд бол тулгалт байна. Тэгэхээр одоо та бүхэн маань эртхэн шиг одоо энэ хуулийн зүйл заалт зөрчсөн ийм юмнасаа болоод бид нар болохгүй болчтой гэдгээ хэлээд дараагийн шалралтанд орох боломжоо хагаад татгалзаж болно энэ юмнаас. Ийм эрх та нарт байгаа. Нэгэнт одоо санал хураагаад ингэ явцсны дараа бол та нарт тийм боломжгүй. Энэ боломжоо ашиглах уу ингэж бодож гинүү та нар юу гэж бодож байна. Ер нь инхнээсээ явж байгаа юм бүх юм хуулийн дагуу байх хэрэгтэй. Тэгдгүүгээс болоод энэ улс орн дампуурж байгаа шүү дээ. За асуулт байна. За ингээ та бүхэн шүүгчийг шалруулна гэдэг бол маш чухал ажлаа. Улсын дэд шүүхийн шүүгч гэхэд бол 10 жил ажилласан шүүгчээр ажилласан хүн байдаг. Тэрийг та нар шалруулж гаргадаг байхгүй юу? Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага маань. Давх шатны шүүгчийг 6 жил ажилласан шүүгчээр ажилласан хүнийг шалгаруулдаг. Маш хууль зүйн өндөр мэдлэг чадвартай ийм хүмүүс байх ёстой. Энэ шаардлагыг та нар өөрсдөө бүрэн хангасан гэж үзэж байна уу? За, хоёрдугаарт энэ Монгол улсын шүүхийн хувьд юу нь болохгүй байгаа юм. Яг тодорхой. Ийм нь болохгүй учраас шүүхийн нэр хүнд буруу байна, муу байна. Авилга албан тушаалыг гарч байна. Зөвхөн торгоод гарч байна. Энийг яаж зогсоох юм? 3 дугаарт шүүхийн төсөв, шүүгчийн цалин энэ бүх асуудал ямар шат амжилгаар явдгийг гэсэн ийм асуултууд байна. Дараагийнх нь шүүхийн өнөөгийн нөхцөл байдал яг одоогийн тавигдж байгаа шаардлагыг хангаж байгаа юу? Ер нь одоо бусд улсуудын шүүхтэй, ажилласан улс орнуудын шүүхтэй тэр үндсэн хуулийн зүйл заалтаа ингээ нийцүүлээд үзэхэд шүүх явагдаж байгаа тэр байр өнөөдрийн явуулж байгаа танхим одоо яг тавигдаад байдаг шаардлагыг хангаж байгаа юу? Ер нь нөхдүүд одоо тэр шүүх хурал дээр тэр танхимаар нь орж ирсэн үү? Хамгийн шаардлага хангаж байгаа ямар байр байна?
За асуулт хариулъя. Юу жавхтан төгс 3 дугаар микрофон. За гамт гүшүүний асуултанд хариулъя. За нэгдүгээрт нь энэ хууль зөрчөөд ороод ирлээ боломжоо ашиглаж татгалцах уу гэдэг ийм асуултыг бол тавьсан. За ер нь бол хуульчийнхаа хувьд бол ажлын хэсгийн ахлагчийн байр суурийг бол дэмжиж байгаа. Тийм учраас бол энэ байр сууриараа бол одоо өргөжлүүлэх ийм хүсэлтэй байгаа гэдгийг хэлье. За хоёрдугаар асуудал. Шүүгчийг шалгаруулахтай холбоотой асуудлаар тодруулсан. За ер нь бол энэ шат шатны шүүгчийг шилд сонгон шалгаруулах энэ одоо ажил маань өөрөө тодорхой үе шатыг дамжиж ингэж хэрэгждэг ийм процесс. Шүүхийн ерөнхий зөвлөл бол өөрөө одоо олонхын саналаар асуудал шийдвэрлэдэг ийм байгууллага. Бүгд бол одоо энэ дээр хууль зүйн өндөр мэрэгшилтэй гэдэг энэ агуулгыг тодорхой хэмжээнд одоо хангаж байгаа гэдэг энэ нөхцөл байдлыг үндэслээд бол өнөөдрийн одоо ажлын хэсгийн гаргасан гишүүдийн дүгнэлтийг үндэслэж бол одоо өнөөдөр энд нэр дэвшигч гэдэг агуулгаар бол сууж байгаа гэж ингэж ойлгож байгаа. За дараагийн асуудал маань шүүхийн төсөвтэй холбоотой асуудал байгаа. За шүүхийн төсөв бол улсын төсөвт бол за урсгал зардлын хэмжээнд тусагдаад бол энэ байдлаар бол шийдэгдээд явж байгаа гэж харж байгаа. За шүүхийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэмж хэлэхэд бол шүүхийн байр талбай. За ер нь бол сая Монгол Улсын дээд шүүх бол шинэ байртай боллоо. За захиргааны хэргийн анхан болоод давзаалах шатны шүүхүүд бол одоо яг энэ тодорхой байрны хувьд бол маш их болцооны байртай гэж ингэж дүгнэдэг. За бусад одоо энэ тойргийн шүүхүүд болоод энэ бусад шүүхүүдийн хувьд бол одоо ажлын ачаал өөр бусдын нөхцөл байдлуудаас шалтгаалаад бол энэ байр талбай асуудал бол зайлшгүй шийдвэрлэх ийм нөхцөл байдалтай байна гэж ингэж нэр дэвшигчид харж байна. За баярлалаа. За өнөр жаргал 4-р микрофон. За ажлын хэсэг үйл ажиллагаа хууль засны Улсын хурлын тогтоол заасны дагуу явуулсан гэж үзэж байгаа. За би хууль зүйн байнгын ороотой бол судлаач хууль зүйн байнгын ороо захиргааны байгууллагын статустайгаар бол гэрээний эрх зүйн харилцаанд орсон. Энэ асуудлыг би илүү наривчлан бас надаас асуугаасаа гэж бодож байна. Дэлгэрэнгүй тайлбар өгөх хэрэгтэй гэж бодож байна. Энэ ойлголтын зөрүү байгаа. Би 2025 оны 5 сарын 9 бол 9-нд хууль зүйн байнгын орооны дарга цогтоотор болон хүний эрхийн дэд хорооны дарга Эрдэнэ ол гишүүдэд бол өөрийн энэ гэрээтэй холбоотой асуудлыгаа бичсэн. Сүүлд бол хууль зүйн байнгын орооны холбогдох дансанд бол энэ гэрээний буцаалт мөнгийг ол хийсэн байгаа гэдгийг хэлмээр байна. За гишүүний асуултанд бас хариулъя. Тийм учраас би зохих журмын дагуу энэ шалгуулалтанд оролцож гин гэж бодож байна. За улсын дээд шүүх болон давзаалгах шатны шүүхийг одоо сонгон шалгаруулахад мэрэгжлийн микрофон 4-р микрофонд хэлсэн ч болно шүү дээ. Та энэ ер нь би дэлгэрэнгүй хариулах хүсэлтэй байна гişүнэ. за өндөр жаргалгүй цагт хариулчихаа. Тэгээд за гишүүний асуултанд хариулъя. Улсын дээд шүүх болон давзаалгах шатны шүүхийн сонгон шалгаруулах одоо хэр боломжтой вэ гэдэг асуулт байна. За шүүх эрхээ зөвлөл одоо бол бодлого боловсруулах түвшинд шалгалтын даалгавар боловсруулах түвшинд бол мэрэгжлийн этгээдүүдийн оролцоотой бас энэ сонгон шалгаруулалтыг хийдгээ. Тэгэхээр улсын дээд шүүхэд нэр дэвшигчд болон давзаалгах шатны шүүхэд нэр дэвшигчдийн хувьд одоо өөрсдийнхээ мэрэгжлийн мэдлэг ур чадвараа олвол тодорхой мэрэгцэн этгээдүүдээр шалгуулах юм хэрэгцээ шаардлагаас үүсэж гин гэдэг ийм санал асуудлууд бас энэ шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш бол гарч ирж байгаа. Тэгэхээр энийг хууль тогтоомжид заасны дагуу эсвэл хууль зүйн шүүх эрхий зөвлөл дотоод
журам боловсруулахдаас харгалзан үзэх шаардлагатай шүүмж гэж үзэж байгаа. За шүүхийн төсвийн асуудал байгаа. За За шүүхийн төсвийн асуудал хууль зүйн байнгын ороо олон засгийн газар сангийн яамны оролцоодоо энд шат амжилгаар бол батлагдж байгаа. Ийм нөхцөл байдалтай байгаа. Хамгийн сүүлд бол 2000 шүүхийн тухай бол батлагдсанаас хойш 2022 он 23, 24, 25 оны шүүхийн төсвийн асуудал бол нэмэгдэлтэй байгаа. Гэхдээ энэ нь бол шүүхийн нөгөө 20 жилийн хөрөнгө оруулалтын асуудал бол дээр анхаарал хандуулж тухайн зарцсан барилгуудыг сэргээхтэй холбоотой гарсан зардал байгаа. Одоо бол шүүхийн өмнөх жилийн төсвийг бууруулахгүй байх гэсэн бодлогоор бол шүүхийн төсөв боловсруулагдж байгаа. Шүүхийн байрны нөхцөл бол стандартын шаардлага ихэнх нь хангахгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Одоо Улаанбаатар хотын дээд шүүх, Сархан нэргийн шүүх, нийслэлийн шүүх гэсэн энэ гурван шүүхт бол стандартын шаардлагыг харьцангуй хангасан байгаа. Ордны хойдолд гэхэд бол гол байгаа. Ийм нөхцөл байдалтай байгаа. За авилга албан тушаалын асуудлыг яах вэ гэдэг. Энэ тэгэхээр авилга албан тушаалын авилгын индекс бол буурахгүй байгаа юм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ хууль сахиулах байгууллага болон шүүх мэдлийн байгууллагын тогтолцооны асуудал байгаа гэж хуульчийн хувьд харж байна. Хууль тогтоомжийг бол боловсруулах авилгын хүрээнд авилгын одоо авилгын хэрэгт холбогдсон этгээдүүдийг олон нийтээр олон нийт шүүхийг захимаар явуулж байгаа энэ нөхцөл байдлаас тодорхой хэмжээгээр буурч байх вэ гэж бас хууль тогтоогч бодсон байх. Миний хуульчийн хувьд ингээ харахад бол энэ бол нийгмийн сэтгэл зүйг бас нэлээд хүнд нөхцөл байдалд оруулж байгаа ийм нөхцөл байдал гэж бодож байна. Дээрээс нь бол тухайн холбогдсон этгээд гин буруугаар шүүлгэх хүртэл бол гин бурууг нь зарчим үйлчилж яадаг. Гэтэл бол нөгөө тухайн этгээд нь телевизээр зурагтаар гарч байгаа тэдгээрийн ар гэр болон бусад этгээдэд аюул заналт учруулах ийм нөхцөл. За энэ яг тасраад байна. За минийх түрүүнийх дээр ч гэсэн бас нэлээд хурдан дуусаад байсан. Даргалагчаа та анзаарч өгнө гэж хүсэж байна. За тийм болохоор энэ шүүхийн тухай хууль дээр бас энэ авилга албан тушаалын хэрэгтэй тэмцэх энэ асуудал дээр бас бид нар бодлогын хувьд бас анхаарах ёстой гэж бодож байна. За түрүүн би хэлсэн хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу бид нар энэ 26-аас 27 ондоо энэ бол зайлшгүй энэ хууль шүүхийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах энэ хугацааны бас ололт амжилтыг баттгах, сайжруулах, зохицуулт хийх, муу зохицуултыг олвол дахин сайжруулах юм шаардлагатай нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. 25 оны төсөв бол улсын төсвийн 1.4% эзэлжсэн. 26 оны биднээсийн хувьд болохоор 26 оны батлагдсан төсвийн хүрээнд ажиллах учраас ажиллах байгаа. За мөн нэг зүйл ирэхэд бид нар бол юу тасарчаад байна уу? Түрүүн өмнөх асуултуудад ч гэсэн би ерөөсөө нэг асуултаар хариулж байгаа. Битээ тастаад байгаа. Нэгдэх хариултан дээр л явж байхад тасраад исэн даргалагчаа. За өмнөх бид нар бол шүүхийн захиргааны байгууллагад шүүгч бус хөршмээр нэр дэвшиж байгаа. Шүүхийн бодлогын баримтчиг бол батлагдсан. За мөн дээрээс нь 2026 оны бол үйл ажиллагааны төсөв бол батлагдсан байгаа. Тэгэхээр бид нар бол хэдийгээр энэ зорж байгаа асуудлуудын хүрээнд шүүхийн эрхийг зорж байгаа зүйлийн асуудлаар 2027 оноос хойш хэрэгжүүлэх боломжтой нөхцөл байдал гэж үзнэ. Харин бодлогын шинжтийн асуудлууд дээр бол шүүхийн ерхий зөвлөлийн шүүгч гишүүдтэй нийт гишүүдтэй хамтарсан шийдвэр гаргах байдлаар оролцож явна гэдгийг хэлмээр байна. За шүүхийн төсвийн бодлогын хувьд болохоор хүний нөөцийн асуудал бол чухал асуудал байгаа. Түрүүн ерөнхийлөгчийн захирагчийн асуудал дээр адилхан байр суурь. За төсвийг бол 20 өндөр жаргалаа цагч нь болцоод унаад байгаа юм байна шүү. За одоо гүчиг хариулж. За хамгийн сүүлийн дээр би энэ шалгуур шүүгчийн Эрдэнэ ол гишүүн асуусан энэ асуултан дээр бол хариулж ерөөсөө амжаагүй байсан. Шүүгчийн жишээлбэл шалгуурыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг зүйлийг асуусан. Бид нэрээ зорж байгаа зүйл тэгэхээр энэ хууль тогтоомжийн тухай хууль заасны дараа ер нь бол бид нар энэ
хэмжиж үзэх ёстой нөхцөл байдал үүссэн. Яагаад гэвэл давзаалах шатны шүүх энэ болцол шаардлага бол 6 жил тухайн шүүнцлэх ажиллагаа эрхэлсэн байх гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл бол амьдрал дээр яг одоо давзаалах шатны шүүх болон хяналтын шатны шүүхтэр нэр дэвшигчид бол дандаа шүүхийн захиргаанаас нэр дэвшиж хинхэнхэн шүүрэгч болдог. Тэгэхээр ер нь бол аливаа асуудлыг бол сайн бодлогын ч гэсэндээ хэрэгжүүлэхэд одоо тухайн этгээдийн одоо тухайн шүүгчийн харилцаа хандлага тухайн ямар ажил эрхэлжсэн нөхцөл байдалтайгаас хамаардаг. Тэгэхээр миний хувьд болохоор хуульчийн хувьд энэ давзаалах шатны шүүх болон давзаалах шатны шүүгч ялангуяа энэ 6 жилийн шүүгэн таслах ажиллагааны мэргэжлийн шаардлагыг бол шүүгч болон өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэдэг энэ шаардлагуудыг одоо хольж 2 жил ядаж өмгөөлөгчөөр 4 жил агашны шүүгчээр ажиллаж исэн гэдгийг шалгуурыг тавьж өгөх юм бол яг энэ давзаалах шатны шүүх хуралдаан даргалагчийн хувьд одоо хэргийн оролцох мэтгэлцүүлэх зарчим, хэргийн оролцогчдод асуулт тавих, хэргийн оролцогчийн хэргийн шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш байдлыг хангах зэрэг дээр чанарын өөрчлөлт гарна гэж бодож байна. Одоо бид нар бол амьдрал дээр шүүх хуралдаан даргалагчийн өвгөн захирагдаж одоо өмгөөлөгч нар ажилладаг. Гэтэл бол харамсалтай нь яг энэ нөгөө өмгөөллийн суурь мэдлэг байдлаар ажиллаж байгаагүй хяналт болон давзаалагчдын шүүх бол боломж нөхцөл байдал хязгаарлагдмал байдаг учраас шалгуурыг өөрчлөх нь ач холбогдолтой байна гэж үзэж байгаамаа. Баярлалаа. За Эрдэм ундрах 4-р юу 1-р микрофон. За Ганбат гишүүний асуултанд хариулъя. За хууль зүйн үндэсний хүрээлэн бол хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа 13 агентлаг байгууллагын нэг. Агентлагийн бол статусгүй байгууллагын статустай хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа судалгаа хариуцсан ийм байгууллага байд юм аа. Тэгээд яг цэвэр одоо албаны чиг үүргийнхаа хүрээнд бид нар хууль зүйн бодлогын газар болон одоо сайдад захирагдаж ажилладаг. Тэгэхээр албан хэргийн холбоотой юм шүү. Та энэ дээр бас зөвөр ойлгоорой гэж хүсэх байна. За шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийг хуульчдаас шилж сонгодог. Тэгэхээр мэдээж одоо ерөнхий зөвлөлийн гишүүд бол хууль зүйн өндөр мэргэжилтэй байхыг шаарднаа гэж байгаа. За энэ шалгуурыг хэрхэн хангаж байна вэ гэд. За нэгдүгээр түрүүн бас миний танилцуулга дээр явсан баха. Би хууль зүйн ухааны докторийн зэрэгтэй. За мөн 16 оноос Монголын хуульчдын холбооны гишүүнээр ажиллаж байгаа. Одоогоор эрүүгийн эрх зүйн хорооны удирдах зөвлөлдөөс ажиллаж байгаа. 2020-с 21 онд Монголын хуульчдын холбооноос нэр дэвшүүлээд хуульчдын холбоог төлөөлсөн нөгөө мэргэжлийн хорооны гишүүн гэдэг шүүх ерөнхий зөвлөлийн дэргэдэх тийм орон тооны бус хороо байсан. Одоо энэ шийдлийн өмнөхтэй тэр мэргэжлийн хороонд бас гишүүнээр 1 жил хэртээ ажиллаад бас энэ шүүгчийн сонгон шалгаруулалтыг бас зохион байгуулж исэн. За мөн хуульчдын сонгон шалгаруулалтын одоо бодлого зохиох, тест хянах, за шалгалтын материал засах гэх мэтчлэн энэ ажлуудад бас татан орж ажиллаж байсан бас ийм туршлага байгаа. За мөн дотоод хэргийн их сургуулийг түшгэлсэн докторийн зэрэг хамгаалах зөвлөл бас 3 жил ажиллаж доктор төрүүлэлцэжсэн гэх мэтчлэн одоо ийм туршлага бол байгаа. Тэгээд өөрийнхөө энэ шалгуурыг хангах байхаа гэж бодож байна. За Монгол улсын шүүхийн юун сайн, юун муу байгаад байна вэ гэд. За энэ дээр одоо манай нээлттэй нийгэм форумаас одоо шүүхийн хараа тус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд шүүхийн индекс гэдэг судалгааг 2 жил тутам хийдэг болсон. Хамгийн анхных нь 2021 онд энэ шүүхийн индекс судалгаа хийгээд 22 онд танилцуулж исэн. 23 оныхыг 24 онд танилцуулсан. Нэгсэндээ шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын өмнө ба хойно гэд ийм сайхан суурь судалгааг бол хийж өгсөн байгаа. Хөндлөнгийн судалгаа. За энэ судалгаагаар одоо мэргэжилтнүүд болон олон нийтийн санал асуулга тэгээд одоо захиргааны байгууллагын статистикэд үндэслээд Монгол улсын шүүх ер нь ямар шатанд байна вэ гэж 6 үндсэн хэмжигдэхүүний хүрээнд авч үзсэн байдаг. За эндээс хамгийн одоо 21-ийг 23 оны судалгаатай харьцуулж үзэхэд өсөлттэй 2 хүн үзүүлэлт байгаа нь шүүхийн нээлттэй ил тод байдал бол 62.3%-аас 65.7 болж өссөн гэдэг нэг үзүүлэлт байна, сайн үзүүлэлт байна. За шүүгчийн ёс зүй бай хариуцлагын асуудал бас 45.17 оноогоор үнэлэгдэжсэн бол 2 жилийн дараа 58.13%-аар үнэлэгдсэн байгаа. За энэ бол шүүхийн сахилгын хороотой болсон бие даасан үйл ажиллагаатай болсонтой холбоотойгоор энэ үзүүлэлтүүд сайжирсан болов уу гэж дүгнэж байгаа. За буурсан үзүүлэлтүүд нь юу гэхээр шүүхийн эрх хэмжээ нөгөө бие даасан байдлынх байна. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл
гэсэн энэ үзүүлэлт буурсан, шүүхийн дэд бүтц нөөцийн гэсэн энэ хэмжигдэхүүн буурсан. За мөн шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа гэдээ бусад 4 үйл ажиллагаа бол буурсан байгаа. За тэгэхээр ер нь бол манай шүүхэд хүнлэнгийн байгууллагын тавьж байгаа үнэлгээ бол нэг 51.94-өөс 53.2 гэхээр одоо дөнгөж дунджаас дээх нүр үйл ялэг одоо ийм л байдалтай байгаа. Тэгээд энэ мэтчлэн одоо эдгээр судалгаанд үндэслээд холбогдох арга хэмжээг авч ажиллана гэж бодож байгаа. За шүүхийн төсөв ямар шат дараалалаар явдаг вэ гэж байна. За шүүхийн төсөв бол улсын дээд шүүх, шүүхийн сахилгын хороо, шүүхийн ерөнхий зөвлөл ингэж тусдаа байдаг. За шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг бол шүүхийн ерөнхий зөвлөл төсвийн төслөө хууль зүйн байнгын хороонд нь За 1 минут нэмж. төсвийн тухай хуулинд заасан хугацаанд хууль зүйн байнгын хороонд хөргүүлдэг. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд эцэлсэн одоо тэр саналыг сангийн яам буюу одоо сангийн яамд хөргүүлж нэгдсэн төсөвт нэгтгэдэг. За засгийн газар болвол одоо хууль зүйн байнгын хорооноос баталсан төсвийг бууруулахгүйгээр улсын их хурлд өөрийнхөө санал дүгнэлтийн амд танилцуулдаг. Ингээд эцсийн байдлаар бол улсын их хурл дээр одоо төсвийн 5 шатны хилцүүлгээр тийм ээ хэлэлцэж ингэж баталдаг. За шүүхийн байр стандартын талаар бас та асуудлаа. Өмнөх нэр дэвшигчид маань бас шаардлага хангаж байгаа болон хангаагүй байрны асуудлыг ярьсан. За улсын их хурлаас одоо энэ хөрөнгө оруулалтын төсвийг нь үргэлжлүүлээд баталж өгж чадсаар байх юм бол магадгүй эргэжил хангуулд үүрэгт баригдаж байгаа баруун тойргийн одоо анх шатны шүүхийн нийслэлийн анх шатны шүүхийн барилгын ажил бол ашиглалтанд орчих байхаа. Энэ бол маш том барилга баригдаж байгаа юм билээ. За 1 минут нэмээ. 3 нэмэх 1 явж байгаа шүү. За эрүү иргэний хэргийн нийслэл төхөн анх шатны хялбар ажиллагааны шүүхийн шин байрыг бол Баянзүрх дүүрэгт бас бариад эхэлчихсэн. Эхний жилийн санхүүжилтний хийгээд гэрээн хийгдээд одоо гүйцэтгэл нь явагдаж байгаа. Түрүүн дурдсанчлан бас 3 аймагт шинээр байрны асуудал шийдэгдэж байгаа. Нөгөө Дархан уул аймгийн чинь дандаа гадны орны улсын өмчт байшинг түрээсэлдэг гэд нэлээд шимжилт агуулдаг байсан бол одоо удахгүй шинэ байртай болох гэж байгаа. Одоогор бол Баянзүрх одоо энэ зүүн тойрог, баруун тойрог дээр аль алин дээр нь шүүх хуралдааны танхимын асуудлууд бол хүрэлцээ муутай. Энэ бас шүүх хуралдаан хойшлох нэг хүчин зүйл болж байгаа гэж шүүгчид өөрсдөө бас дүгнсэн байлээ. Тэгэхээр энэ бүхэн дээр бас цаашаа анхаарч ажиллана. За баярлалаа та бүхэнд. Баярлалаа. За хин Баян жаргал тийм. Баян жаргал 2 дугаар микрофон. За Ганбат гишүүний асуултанд хариулъя. За миний би хууль зүйн салбарт 23 жил ажиллаж байгаа. За өмгөөлөл, нотариат, за бас эрх зүйн чиглэлээр багшилж байгаа. За энэ 23 жилийн ажлын туршлагаас гадна за Монголын хуульчтай холбооны удирдах зөвлөлд бол 6 жил одоо сая дахин сонгогдсон гэдэг 3 жил ажиллах бах. Дээр нь одоо Монголын нотариатын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. За дээр нь одоо эрдэм судалгааны ажил хийж одоо хууль зүйн ухааны докторийн зэрэг хамгаалсан учраас миний бие бол энэ шүүгчийг сонгон шалруулах энэ ажилд бол бас төхөж очих байхаа гэж ингэж бодож байна. За шүүхийн төсөв, шүүхийн цалин хөлс ямар шатаа амжилтгаар явдаг вэ гэдэг асуултанд хариулъя. За улсын дэд шүүхийн төсөв, за түүний бусад шүүхийн төсвийг холбогдох таман газраас саналыг аваад шүүх эргээ зөвлөл нэгтгээд хууль зүйн байнгын хороонд одоо бас уламжилдаг байгаа. За хууль зүйн байнгын хороо шүүхийн төсвийг хянж үзээд за холбогдох санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хөргүүлдэг. За төрийн захиргааны байгууллага нь засгийн газрын одоо төсөвд улсын төсөвд суулгаад улсын хурлд өргөн мэдүүлээд ингээд төсөв бол батлагддаг байгаа. За шүүх стандарт шаардлага хангаж гэнэ гэдэг асуудал дээр бол улсын дээд шүүх, за нийслэлийн шүүх, за захиргааны эргийн анхан болон давзаалдах шатны шүүхүүд бол шинэ одоо тохижил сайтай ажлын байртай стандарт хангаж байгаа. За бусад шүүхүүдийн хувьд бол нийтлэгээр стандарт хангахад бол нэлээд бэрхшээлтэй байгаа. Энийг бол одоо бас хэлхэн зүйтэй баг. За шүүхийн болохгүй зүйл юу вэ гэхээр за мэдээж одоо шүүхийн үйл ажиллагааг хараат бус бие даасан явуулахын тулд яг юу хэрэгтэй вэ гэдэг ингээд судлаад үзэхээр үндсэн асуудал нь бол төсвийн асуудал юм билээ. Төсөв байхгүй болохоор ажил их орчин бүрдэггүй. За ажил их орчин бүрдэггүй, ажлын ачаал их бахаар иргэний эрх төдийчний одоо чирэгдэх юм асуудлууд байдаг. Гэтэ энд нэг гаргалгаа байгаа. Өөрөөр хэлбэл аливаа хэрэг маргааныг шүүхийн болон шүүхийн бус журмаар шийдвэрлэх хоёр том
ийм зарчим байгаа. За манайх бол одоо 90-ад оноос хойш бол шүүхийн журмаа хөгжүүлэхэд их анхаарч ирээд шүүхийн бус журамд бол одоо харьцангуй одоо бага анхаарч ирсэн. За тухайлбал 2013 онд эвлэлийн зуучлалын тухай хууль гарч ирснээс өмнө бол шүүхийн бус журамд бол нэг дөрвт анхаарч ирээгүй нэг сул тал бол харагддаг. За 2000 оны шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө гэж байдаг. Тэр стратеги төлөвлөгөөнд бол ээдрээ төв багтаа хэрэг маргааныг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэх аргыг одоо бас бид нар олж сонгох ийм зорилгыг одоо 2000 онд тавьсан боловч энэ чиглэлээр одоо дөрвтэй ажил хийгээгүй. За өнгөрсөн оноос бол харин бага үнийн дүнтэй хэрэг маргааныг бол хэлбэршүүлэн шийдвэрлэх ийм журмыг бол иргэний процесс үйлд бол оруулж өгсөн байна. Тэгэхээр энд шүүхийн бус журам гэдэг зүйл бол одоо бас хоцрогдсон байгаа. Тэгэхээр шүүхийн бус журмыг бид сайн хөгжүүлж чадах юм бол шүүх дээр ирж байгаа хэрэг маргааны тоо багасна. Тэрийг дагаа шүүхийн ачаал буурна. Шүүхийн ачаал буухаар одоо шүүгч нь өөрийн одоо багтаамж 1 минут нэг. өөрийн багтаамжид таарсан хэрэг маргааныг шийдвэрлээд ирэхээр хуулийн хэрэгжилт хангагдана. За нөгөө талдаа иргэдийн эрх хуулийн ёсны ашиг сонирхол хангагдаж нөгөө шүүхэд итгэх итгэл бол төрнө гэж ингэж бол харж байгаа. За өнөөдөр бол жилд нэг 50 мянга байсан одоо нэмэгдээд нэг 70 орчим мянга иргэний хэрэг маргаан шүүгээр шийдвэрлэгдэж байна. За эдгээр хэрэг маргааны ихэнх хувь нь бол дандаа бага үнийн дүнтэй хэрэг маргаан байна. Тэгэхээр бага үнийн дүнтэй эдрээ төв багтаа хэрэг маргааныг бол аль болохоор шүүхийн журмаар шүүхийн бус журмаар шийдвэрлэх юм бодлого баримталж хийшин шилжүүлэх юм бол шүүхийн ачаал бууруулж одоо бид нөгөө шүүхөд тулгаадаа хүн бэрхшээлэг бол шийдэх боломж бас байгаа гэж ингэж харж байгаа. За шүүхийн сайн тал гэвэл одоо хуулийг нэмэр зөв ойлгож хэрэгжүүлж одоо иргэдийн хууль одоо шүүхэд итгэх одоо баталгааг бас хангаж ажиллаж байна. Тэгэхээр миний бие бол одоо энэ шүүхийн бус журмаар хэрэг маргааныг шийдвэрлэх энэ шүүхийн ялангуяа шүүхийн захиргааны ажилтныг мэрэгшүүлж эдгээрийн хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах замаар үр дүнтэй ажиллах ингэснээр одоо шүүх За гүйцээч 1 минут өгч. Одоо 1 минут байна шүү. За ойлголоо. За тэгэхээр шүүхийн одоо ер нь шүүхийн ерхий зүйл гэдэг нь шүүхийн байгууллагын удирдлага менежментийг хэрэгжүүлэх субъект байна. Тэгэхээр одоо батлагдсан төсвийн хүрээнд үр ашигтай одоо түүнийг захиран зарцуулахын тулд уялдаа холбоог хангах. За шүүхэд ажиллаж байгаа төрийн одоо тэр буцаад захиргааны ажилтан албан агчтай үйл ажиллагааг уялдуулах, тэдгээрийг мэрэгшүүлэх. За дээр нь шүүхийн бус журмаар эдрээ төв багтаа хэрэг маргааныг шийдвэрлэх энэ боломжийг одоо судалж нэвтрүүлэх. Ингэснээр үүний үр дүнд бол шүүхийн ачаалал одоо тодорхой түвшинд бас буурч цохог одоо хэмжээнд одоо ажиллах боломж бүрднэ гэж ингэж бас ойлгож байна. Тэгэхээр миний бие бол одоо шүүхийн ерхий зөвлөлийн гишүүнээр одоо хэрвээ томилогдоод ажиллах юм бол эдгээр ажлуудыг одоо бас хариуцаж ажиллахад бол бэлэн байна. Одоо багийн шийдвэрийг гаргаж. За анхаарал тавьсан баярлалаа.